За 2023 онд нийслэлд болсон үерийн улмаас сэлб дунд голын урсцыг сайжруулах зорилгоор голын голдрол дунд ургасан бургасыг нүүлгэж лаг агшаасыг цэвэрлсэн. Мөн голын урсцыг сайжруулж үерийн эрсдлийг сэргийлэх ажил үе шаттай хийж байгаа. Залангийн ажил дууссаны дараа 7 дугаар сард багтаан төгсөлтийн ажлыг тендер зарлахаар төлөвлөж байгаа гэдгээ албаныхан мэдгдлээ. 1.5 м орчим юм хагшаас ингээд харагдаж байгаа шууд ингээд угцсан байдал. Мэдээж хагшаас цэвэрснээрээ бол яг тодорхой хэмжээнд урсчийг одоо эрсэх нь нэмэгдэж штэ. Энэ орчимд яагаад ийм хүндрэлтэй байдал үүсэж байгаа гэхээр одоо бид нэр сэлбэг голыг одоо 7 буудлын орчим одоо дам таржиг орчим гэж хаваад үзвэл сэлбэг голын өргөн ийм одоо 180 м орчим өргөнтэй баг 200 м. Ингээд нарийсаад хагаад энэ натурын орчим болохоор 40 орчим метр болчихж байгаа. Үндсэндээ нөгөө нэг тэр дээр ингээд 200 м талбайгаар 200 м өргөнтэй юм голоор урсдаг байсан газар чинь 40 м болоод ирэхээр өсөөгөө тэнд нэг урсцыг өнгөрүүлэхийн тулд ийм 70 хэд таарж байгаа. Мэдээж иргэд яг өнөөдөр дутуу ажил дээр нэлээ одоо сошиалар хүмүүс сайн муугаар бохимдаад байна. Энэ ажил хийгдээд дараа нь төгчтэй ажил хийсэн дараа бол одоо хүмүүсийн амралт зугаалах тодорхой хэмжээний орчин бий бол бүрдээд явчихна гэдгийг хэлэх байна. За нийслэл хот дундуур урсаж байгаа сэлб дунд голын усны урсацыг сайжруулах ажлын хүрээнд голын доторх лаг агшаасыг цэвэрлэх, за сэлб дэд төслийн хүрээнд хийгдэх автозан болон үерийн хамгаалтын далан товчлтын ажлыг урт хугацаанд үе шаттай ихэр төлөвлөсөн гэлээ. За энэ дагуу ажлыг эрэмб дарааллын дагуу хийж байгаа нинэ гэж тайлбарлаж байна. За сэлб голын натур орчмын хамгаалтын далан гэлгээхэд эх 6 дугаар сард дуусгар олгож хүлээн авахар төлөвлөжээ. Шугам сүлж маш ихтэй. Долооны шугам, цэвэрсний шугам, бохрын шугам гэдэг бүх шугамуудын цанглаанууд нь яг энэ хэсэг төвлөрдөг учраас шугам сүлзийг зайлуулах тэрнээс шалтгаалаад ажил нэлээд удаашрч байна. Одоо ингээ харах юм бол энэ төрлийн ингээ долооны шугам явж, долооны шугамыг бид нэр төр шугам татаад энэ явгооны замыг хаагаад эндээгээр явуулсан байна гэх чинь. Урд одоо 100 уртл Баян Монголын 400-ийн цэвэрсний шугамаас шалтгаалаад одоо усыг шилжүүлэх ажлуудаа хийгдэж явж байна. Гэх мэтлээ манай ажлууд ерөөхдөө жоохон удаашралтай байгаа даа. За үүний дараа сэлбэг голын үерийн далан болон бусад хэсгийн товчлтын ажлыг эх 7 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна. За энэ төлөвлөлтөөр иргэдийг аяд тухтай амрах боломжтой ногоон байгууламж бүхий за голын урсгал дотор гоёлын чулуу хайрга дэвсэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.